За сайн байцгаана сурагчдаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр та бүхэнд би премиум болон дискаунт pricing буюу премиум болон дискаунт үнүүдийн талаар хичээл орох гэж байна. Тэгэхээр бол премиум дискаунтыг тайлбарлая гэж шийдсэн. Яагаад гэвэл премиум дискаунтын тусламжтай та болон таны арилжаа илүү тийм өндөр магадлалтай болох тийм боломжтой. Ерөнхийдөө та өөрийнхөө арилжааныхаа магадлалыг ерөнхийдөө ихсгэхийг хүсвэл энэ арга барилыг арилжааныхаа дүрмд арилжааны trading plan-да ерөнхийдөө тусгаж өгөх нь бол зайлшгүй тийм хэрэг. Тэгэхээр та бүхэнд премиум дискаунт үнүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгье гэж бодлоо. Би та бүхэнд премиум дискаунтын талаар эхлээд премиум дискаунт гэдэг гарчиг дээрээ тавьд өгье. За тэгэхээр премиум болон энэ дээр буруучиж премиум болон дискаунт үн гэдэг нь бол юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бол та премиум болон дискаунт үнүүдийг бол өөрийнхөө арилжааны арга барил дээр тусгаж өгснөөр ерөнхийдөө таны та ерөнхийдөө өндөр үн дээр зараад хямд үн дээр авах тийм боломжийг бол олгож байдаг. Тэгэхээр бол энийг ашиглахын тулд бид нар Fibonacci-гийн 50 level-ийг ашиглаж болно. Fibonacci-гийн 50 төлөвийг бол ашигласнаар бол бид нар ерөнхийдөө энэ ханш бол хямдралтай байна уу эсвэл үнэтэй байна уу гэдгийг бол тодорхойлох боломжтой. Жишээлбэл эндээс бид нар swing low-оос жишээнд бол бидний swing low байна. Энэ swing high руу татаад үүсэх юм бол Fibonacci-гийн 50 level буюу 50%-аас ханш бол доошоо орж ирээд тэгээд үргэлжлүүлээд дараачийн импульс хөдөлгөөн орж ирсэн байна те. Тэгэхээр бол энэ импульс хөдөлгөөн орж ирээд correction орж ирээд тэгээд энэ бол шинэ swing low бол энэ өмнөх structure эвдснээр бол үүсгэсэн байна. Тэгээд structure эвдээд шинэ swing high үүсгээд swing high low-оос swing high руу ерөнхийдөө Fibonacci-г татаж үзнэ. Ингэснээр бол бид нар 50 level буюу 50 level-ээс доош орж ирэх юм бол дискаунт үн гэж ярьдаг. Нэгсэндээ монголоор бол хямдралтай үн гэсэн үг. Тэгэхээр 50-аас доош орж ирэх юм бол бид нар хямдралтай үн гэж үзээд ханшиг бол худалдаж авахар зэхэн тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө бол альва бараа бүтээгдэхүүнийг бид нэр авахдаа бол хямдралтай үн дээр авахад илүү тааламжтай байдаг тийм. Тэгэхээр тэрнтэй яг адилхан ханшийн swing low-оос swing high руу татаад үзэхэд ханш буцаад pull back хийхдээ ерөнхийдөө хямдралтай үн буюу бидний 50 level-ээс доош орж ирсэн тохиолдолд бид нар худалдаж авах тийм захиалга өгөх тийм тааламжтай нөхцөл бүрдэж чинь гэсэн үг. Энээс доошоо буюу бид нар энэ 50 level-ээс доорх байгаа point of interest буюу сонирхлын цэгүүдийг харгалзаж үзнэ. Тэгэхээр энд бол бидний сонирхлын цэг байна. Энд бол bullish order flow үүссэн байна. Bullish order flow тэр хүрээд тэгээд өссөн байна тийм. Тэгэхээр бид нар 50 level-ээс доошоо жишээ нь order block-уудыг бол харгалзаж үзнэ гэсэн үг. Энд бол order block байна. За дахиад цааш үргэлжлүүлээд үзье. Тэгэхээр бол энд бол дараачийн үүссэн swing low бол энд харагдаж байна. Дараачийн үүсгэсэн swing low-оос хэдүүлээ дараачийн үүсгэсэн swing high хүртэл татаад үзэх буюу энийг өмнөх swing high эвдсэн энэ swing
шинэ high үүссэн байна. Тэгэхээр эндээс үзэх юм бол бид нар 50 level дээр ирээд буцаад дахиад импульс хөдөлгөөн ирсэн байгааг харж болж байна. 50 level дээр хүрээд нэгсэндээ ханш бол эргээд импульс хөдөлгөөн үргэлжилсэн байна. За дахиад үргэлжлүүлээд үзэх юм бол ханш бол энэ swing low энд бол эвдээд ерөнхийдөө бол bear structureтэй байжсэн. Тэгээд дахиад өсөөд нэгсэндээ өмнөх structure эвдээд явсан байна те. Тэгэхээр бидний шинэ үссэн swing low бол энд swing high бол энд үсэж байна. Тэгэхээр хэдүүлээ swing structure swing low-ос swing high хүртэл татаад тэгээд ерөнхийдөө Fibonacci-гийн 50 level-ээс доош орж ирсэн байна. Доош орж ирээд ханш бол үргэлжлүүлээд сайхан өсөлт явагдсан байна. За тэгэхээр бид нар swing low ингэж тодорхойлох нь байна. Тэгээд swing low одоо Fibonacci-гийн 50 level-ээс доош буюу бидний discount буюу хямдралтай үн дээрээ бид нар ерөнхийдөө point of interest буюу сонирхлын цэгүүдэд татаж үзнэ. Point of interest гэдгээр би юу хэлж ийм гэхээр жишээлбэл одоо order block ч юм уу те. Эсвэл одоо бидний өмнөх хичээлдэр үзсэн inefficiency буюу одоо үр ашиггүй байдал байна уу? Тэдгээр одоо чухал одоо сонирхлын цэгүүдэд харгалзаж үзнэ. За энэ дээр бол бид нар энд order block байна. Order block дээр 50 level-с Fibonacci-гийн 50 level-с доош ороод ирээд доор байгаа order block дээр ирээд өссөн байна те. Тэгэхээр бид нар order block-ыг харгалзаж үзэхдээ ерөнхийдөө Fibonacci-гийн 50 level-с доош буюу discount үн дээр худалдаж авч байгаа тохиолдолд ерөнхийдөө uptrend байгаа тохиолдолд бол Fibonacci-гийн 50 level-с доош орж ирэх буюу discount үн дээр бол худалдаж авна. Тэгэхээр бол энэ дээр жишээ нь худалдан авалт хийсэн бол бид нар сайхан өгөөчтэй өндөр өгөөчтэй арилжаа болох боломжтой байжээ. За үргэлжлүүлээд үзье. За эсрэгээр хэдүүлээ эсрэг тал руу буюу даун трендийн нөхцөлд дискаунт болон премиум үнүүд маань хэрхэн тогтдгийг харж үзье. Энд бол бидний шинэ swing low, энэ swing high үссэн, энэ swing low үссэн, энэ swing high үссэн. Тэгээд энэ swing low маань энд бол энд эвдэрч байгааг харж байна. Энд бол эвдэлсэн байна. Тэгэхээр бол энэ бид нар даун тренд рүү шилжиж байгаагийн тохио гэж өмнөх бүтцийн хичээлүүд дээр бол хэдүүлээ үзчихсэн. Тэгэхээр эндээс хэдүүлээ Fibonacci-гийн 50 level-ийг харах юм бол дахиад Fibonacci-гийн 50 level-ээс дээшээ ороод нэгсэндээ энд бол зарж байгаа тохиолдолд бол бид нар энэ бол премиум үн болж ирж байна. Энэ дээр бол ягаад гэвэл бид нар одоо жишээ нь альва ханш бол премиум буюу үнэтэй болоод ирэнгүүт зардаг шүү дээ. Тэгэхээр бид нар Fibonacci-га шинэ swing хаясаа энэ swing low хүртэл татахад ерөнхийдөө Fibonacci-гийн 50 level-ээс дээшээ гарч ирэх буюу бидний одоо премиум price дээр ирээд премиум price-ийн price дээр байгаа энд та бүхэн харах юм бол бидний order block харагдаж байна. Order block буюу сонирхлын цэг энэ бол ерөнхийдөө энэ сайхан уналтыг үүсгэсэн одоо хамгийн сүүлийн buy candle шүү дээ. Buy candle. Тэгэхээр энэ bullish candle бол бидний сонирхлын цэг болж ирнэ. Тэгэхээр энэ candle маань бол бидний ерөнхийдөө премиум үн дээр байгаа учраас бид нар энэ сонирхлын цэгийг ашиглахдаа sell арилжаа буюу short арилжаанд орохдоо ашиглаж болохоор байна. Тэгэхээр энд бол бид нар short арилжаанд орсон бол бас маш сайхан өгөөчтэй арилжаанд орох боломжтой байжээ. За тэгэхээр үргэлжлүүлээд үзье. За тэгэхээр энд бол дахиад бүтцийн задрал явагдсан байна. Бүтцийн задрал явагдахдаа энд бид шинэ swing high үүсгэсэн байна. Тэгэхээр шинэ swing high
Энд бол шинэ swing low үүсгэсэн байна. Тэгэхээр дүрмийн дагуу бид нар swing high-с swing low хүртэл Fibonacci-га ашиглаад татаж үзнэ. Татаж үзэхэд бол бид нар дахиад Fibonacci-гийн 50 level-ээс дээшээ гарч ирсэн байна. Дээшээ гарч ирээд буцаад унсан байна. Нэгсэндээ ханш бол өндөр үнэтэй болсон байна. Өндөр үнэтэй болоход нь бол бид нар зараад тэгээд ашиг хийх боломжтой байсан байна. Тэгэхээр Fibonacci-гийн 50 level-ийн дээр бол байгаа одоо сонирхлын цэгүүдийг бид нар харгалзаж үзнэ. Тэгэхээр Fibonacci-гийн дээр байгаа сонирхлын цэг дээр ирээд ханш бол унсан байна. Буюу order block дээр ирээд ханш бол унсан байна те. Тэгэхээр бол бид нар Fibonacci-гийн дээр байгаа Fibonacci-гийн 50 level-ийн дээр байгаа сонирхлын цэгүүдийг бол ерөнхийдөө order block-оор авч үзэх нэ. Тэгэхээр энэ доор нөгөө order block-ууд хичнээн үүссэн ч гэсэн бид нар бол харгалзаж үзэхгүй. Тэрийг бол invalid гэж ярьдаг. Англиар монголоор бол ер нь бол хүчин төгөлдөр бусал гэсэн үг. Тэгэхээр хүчин төгөлдөр ерөнхийдөө order block-ууд бол ихэвчлэн бидний Fibonacci-гийн 50 level буюу одоо 50 level-ийн дээр бол байдаг. Худалдаж авах буюу одоо long арилжаанд бол бидний swing low-с swing high руу татлаа гэж бодоход бидний discount үн буюу 50 level-ээс доош орж ирэхэд бол бид нар buy захиалга өгнө. За тэгэхээр үргэлжлүүлээд үзье. За тэгтээ бол энэ бол 100% байнга ханш бол 50%-аас дээш зарж байгаа тохиолдолд 50%-аас дээшээ гарч ирнэ. Худалдаж авч байгаа тохиолдолд 50%-аас доош орж ирнэ гэсэн тийм дүрэн байхгүй. Ерөнхийдөө бид нар энэ премиум болон дискаунт үнийг бол арилжаанд ашиглахдаа бол айгуу тэгж ерөнхийдөө өндөр магадaltaй арилжаа болох магадлал нь бол зүгээр ихсэн гэсэн үг. Тэгэхээр бид нар премиум болон дискаунт үнүүдийг харахтаа бол за энд бол биднэрт тааламжтай үн гарч ирсэн байна. Тэгэхээр энэ тааламжтай үн дээр байгаа сонирхлын цэгүүд авч үзээд энэ сонирхлын цэгээс одоо баталгаанууд аваад оролт хийх боломж нь үүссэн байна гэж одоо бодох нэ. За энд бол ханш бол swing highest swing low руу татаад үүсэх юм бол 50 level-ийн хараахан дээр бол орж чадаагүй байна. Тэгэхээр бол миний хэлсэнчлэн 100% бол биелэхгүй. Тэгэхээр бол илүү магадaltaй ерөнхийдөө цэг нь бол мэдээч зарах хамгийн сонирхолтой цэг бол мэдээч премиум үн байж таарна. Тэгэхээр та бүхэн энэ арилжаага төлөвлөхдөө премиум үн дээр зараад дискаунт үн дээр худалдаж авах. Тийм одоо арилжааны дүрм дээр шингээж өгвөл илүү тийм магадлал өндөр арилжаалах одоо боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр ийм байна. За тэгээд ерөнхийдөө та бүхэн дахиад жишээ харуулъя. За энд бол хаш бол өсөөд 50 үн дээр харахаа очиж чадаагүй. За энд бол өсөөд 50 үнээсээ доош орж ирээд унсан байна. Буцаад өссөн байдалтай байж байна, тэ. За энд жишээ нь энэ structure-ыг бүтцийг эвдлээд тэгээд ерөнхийдөө энд бол шинэ swing highs энэ swing low руу үүсэх юм бол 50 level-ийн дээрхэн гараад та бүхэн харах юм бол яг дээрхэн гараад унсан байна, тэ. За
За дахиад ингэж үзэх юм бол за энд бол дахиад мөн адил 50 левелээс дээшээ гараад бол унсан байна. За эндээс дахиад үзэх юм бол 50 левелийн дээр байгаа ерөнхийдөө order block дээр ирээд унсан байна. За эндээс үзэх юм бол за энд бол хараахан 50 level руу орж 50 level-ийн дээр premium level руу орж ирэх байна. Хэрвээ premium level руу орвол бид бүхэн энэ order block-ийг бол сонирхлын цэгээр авч үзээд ханш бол энэ дээр ирээд унах магадaltaй байсан байна. Тэгэл хараахан 50 level дээр лэстэйш бол орж ир чадаагүй байна. За тэгэхээр ерөнхийдөө бол ханш бол хөвчлэн 50 level-с дээш орж ирсэн тохиолдолд бол премиум үн дээр байгаа тохиолдолд бол унах илүү тийм магадлал нь бол илүү ихсэж идэг. Яагаад гэвэл угаасаа та бүхэн бодоод үзэх юм бол угаасаа ямар ч бараа бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй болчих юм бол та бүхэн худалдаж авахгүй эсэргээрээ зардаг те. Жишээ нь пүүс компаниуд бол бараа бүтээгдэхүүнүүд нь үнэн нэмэгдээд байвал илүү тааламжтай нийлүүлэлтээ ихсгээд явдаг. Тэрнтэй адилхан одоо үнэн одоо премиум үн дээр ирэнгүүт бид нар зараад явдаг гэсэн үг. Харин хямдраад нэгсэндээ энэ импульс энэ swing low-оос swing high хүртэл ингээд татхад ингээд ханш бол энэ 50 level-с доош орж ирэх буюу 50 level-с доош буцаж орж ирэх буюу одоо хямдрал дээр бол бид нар худалдаж авах сонирхол бол өндөр байдаг. Тэгэхээр бол премиум болон дискаунт үнүүдийг бол бид нар арилжаандаа ингэж ашиглаж болох нэ гэсэн үг. За тэгээд өнөөдрийн хичээл ойлгомжтой байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай залуусаа.